2018 он. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санал бодлыг сонсох, тулгамдж буй асуудлыг төр төргөх зорилгоор баялаг бүтээгчдийг дэмжих холбоо анх 2018 онд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумыг амжилттай зохион байгуулсан. 2019 он. Мөн 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумыг доктортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оролцоо сэдвийн хүрээнд болж өнгөрсөн. 2021 он. Харин 2021 онд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум цар тахал ба эдийн засаг сэдвийн хүрээнд болж байна. Зөвлөлтөг уулзалтаар үйлдвэрлэгчдэд тулгарч буй олон асуудлыг хэлэлцэж, баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргах төвчний хүмүүст хүрэхийг зорьж байна. Ерөнхий зохион байгуулагч баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, хамтран зохион байгуулагч, жижиг дунд үйлдвэрийн газар, шударга өрсөлдөөн хөрвүүлэгчийн төлөө газар, зээлийн батлан даалтын сан, нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Дэмжигч байгууллага Эрдэнэс 5 толгой. Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021. За эдийн хөдлөлтөөр суугаад тааруулан үзэж байгаа үзэгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ жил 3 дахь удаага жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумыг энэ 7 хоногийн Баасан гарагт Төрийн ордонд зохион байгуулахар болсон. За энэ хүрээнд бид өнөөдөр энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, за энэ салбарыг одоо төрөөс дэмжих ямар бодлого цаашаад одоо хэрэгжиж явах вэ гэдэг энэ сэдвийн хүрээнд одоо энэ удаагийнхаа хилцүүлгийг үзэгч та бүхэнд хүргэж байна. За бид бүхэн өнөөдөр энэ удаагийнхаа хилцүүлэгт за форум зохион байгуулагчдын төлөөллийг бас үзэгч та бүхэнд урьж оролцуулж, за тэдний санаа бодлыг сонсож, энэ салбарын өнөөгийн байдлыг бас үзэгч та бүхэнтэйгээ ярилцъя гэж зорьсон байгаамаа. За ингээд хилцүүлэгт оролцогчдоо бас үзэгч та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэ сайхан, Зээлийн батлан даалтын сангийн захирал Алтан Чимэг, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Бат Эрдэнэ нар манай өнөөдрийн хилцүүлэгт өргөдөн оролцож байна. Тэгэхээр та бүхэндээ бас орой өндөргөө. Орой өндөргөө. За тэгэхээр энэ жилийн форумыг бол үндсэндээ төрийн дөрвөн байгууллагатай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, за нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих төв, нийслэлийн өмчт үйлдвэрийн газар, зээлийн батлан даалтын сан, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудаас хамтран зохион байгуулж байгаа гэдгээр урд өмнөх хоёр одоо формоос бас нэлээд онцлог өргөн цараа хүрээг амарсан ийм одоо форум болж байна гэж ойлгож байна. Тэгэхээр Даваа Баяр захирлаас бас эхнийхээ асуултыг эхлэе гэж бодож байна. Форумын талаар бас танилцуулахгүй. Форумор та бүхэн бас ер нь яг ямар зүйлийг хөндөж, ямар асуудлыг хэлэлцэж ярих гэж зорьсон байгаа бол. За энэ өмнө эдийн хөдлөлийн үзэгчтэй Монголын нийт баялаг бүтээгчдийн өмнөөс энэ орой мэнд төшүүлье. За баялаг бүтээгч дэмжих холбоо 2018 онд 2019 онд дараалан 2 дараалан жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний нэгдсэн форумыг зохион байгуулж ирсэн. За 2020 онд бол бүх нийтээрээ одоо цар тахал хатуу хуулиороо өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг энэ улмаас бол одоо үндсэн байгаа. За энэ 2021 оны 11-ээс 19-нд бол төрийн дөрвөн байгууллагатайгаа хамтраад энэ форумаа зохион байгуулах чинь энэ форумд бол бид нэр гарч шийдлийг хайж байгаа. Цаашдаа энэ цар тахлыг ямар одоо бодлогоор, ямар дэмжлэгээр одоо даван гарах уу? Одоо энэ төр төр болон төрийн бус байгууллагуудын түншлэл одоо аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж энэ цар тахлыг богино хугацаанд давж гарах одоо эдийн засгийн маш хүнд байдлууд одоо нүрж эхэлж штэ тийм ээ. Тэгэхээр нэг талдаа энэ зоосны хоёр тал, нэг талдаа цар тахал, нөгөө талдаа эдийн засаг маш хүндэрч байгаа энэ цаг үед тэд тусмаа одоо цай өнгөрсөн хугацаанд бол хил гайл, тээвэр гайл бүх юм доголдож ирлээ. Одоо нэг хил гайл хаагаад бараг сар гаруй хугацаа өнгөрч байхад бараа бүтээгдэхүүний хомсдол маш ихээр үүсэж байна. Энэний цаана бол жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нар маш их хохирж байна. Энэ цар тахлаас болоод тийм ээ. Тэгэхээр тэрний цаана бүр их том хохирол амсаж байгаа нь бол Монгол улсын Монгол хүмүүс ажилгүй орлогогүй болж байгаа нь бас хамгийн том асуудал байгаа. Тэгэхээр одоо татврын ерхий газрын хамгийн сүүлийн тооцоогоор 27,100 аж ахуй нэгж одоо дампуурсан байна. 90 гаруй мянган аж ахуй нэгж X тайлан өгж гин. Гэх мэт ингээд 5 мэдээнүүдээ дараараасаа сонсогдож байна. Гэвч одоо энэ байдлыг одоо яг одоо тогтоохоор одоо онцлог болгохоор статистикийн зүг газраас бол одоо улсын хэмжээнд томоохон тоолго мөн одоо судалгаа явагдаж байгаа.
Одоо өмнө нь тоолоод өгчдөг эсвэл энэ удаа бол тоолоо төрөн дээрээ одоо яаж ажиллах вэ гэдэг стратегийн тийм тооцооллуудыг гаргаж ирээд цаашаа үргэлжлээд тэр сулгаанд тулгуурлагдсан энэ үлдсэн аж ахуй нэгжүүдэд яаж дэмжих вэ гэдэг бодлого явагдаж байгаагаа бас онцлогтой. Яг энэ цаг үед бас бид бүхэн жирийн үйлдвэр эрхлэгчдийн форум 2021-ийг зохион байгуулж байгаа нь бол одоо туйлын ашиг өндөр байна л гэж харж байгаа л да. Баярлалаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн газар гэж одоо видаас агентлаг байгуулагдаад үндсэндээ жил гаруй хугацаа өнгөрч байна. Сая бас даваа эрсгэр хэллээ 27 мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогссон. 90 гаруй мянган аж ахуй нэгжүүд одоо үйл ажиллагаа хүндэрсэн гэж та яг бодит байдлыг хэлээч. Өнөөдөр энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуй нэгж өрхийн бизнес эрхлэгчдийн өнөөгийн яг нөхцөл байдлын цардахлаас үүдээд ямар түвшинд байна вэ? За ер нь бол энэ талаар бас Монголын хэд хэдэн байгууллагууд судалгаа хийсэн. За мөн дэлхийн одоо байгууллагуудын ковид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг бол бас олж харсан. Тэгэхээр мэдээж одоо жижиг дунд үйлдвэрлэлийн салбар өөрөө эмзэг салбар. Ковид хамгийн их өртөж байгаа салбар жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бол. Тэгэхээр мөн ялгаагүй Монголд бол ийм хэмжээнд одоо өртсөн байгаа. Гэхдээ одоо Монгол улсын төр засгийн зүгээс бол бас тодорхой бодлогоодыг авч хэрэгжүүлсэний үр дүнд бол энэ одоо эрсдлийг бас тодорхой түвшинд бууруулсан. Жишээ нь одоо бидний мэддэг ковидын хөл байна. За мөн одоо шин сэргэлтийн бодлого гэдэг одоо бодлого боловсруулж байна. За мөн 10 их найдын одоо зээл олгосон. За энэ дотроо бол ажлын байрыг хадгалах бол 2 их найдын зээлийг олгосон байгаа. За татварын хөнгөлөлт чөлөөлтийг одоо эдлүүлсэн. За нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хэсэг бол аваагүй дараа нь хойшлуулсан. За мөн одоо банкус санхүүгийн байгууллагуудаас одоо зээл авсан аж ахуй нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт хүүгүүл бас тодорхой түвшинд хойшлуулсан гэх мэтлэн нэлээд олон арга хэмжээг бол авсан. Мэдээж гэхдээ энэ бол одоо бүх ямыг бол одоо бүтэн сайжруулах боломж бол байхгүй. Гэхдээ дэлхийн одоо бусад улсуудын ковидын үед авч байгаа арга хэмжээг бид бүхэн судалж үзээд улсын их хурлын засгийн газарт одоо танилцуулах энэ төвшөнд ингээд тодорхой ажлууд бол хийгээд бас ахиц дэвсжил гарсан гэж ингэж үзэж байгаа. Үндсэндээ бас яг энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнес эрхлэгчдийг бас төрийн бодлогоор нь дэмжиж байгаа хэлбэр нь зээлийн батлан даалтын сан гэж ойлгож байгаа. Танаа сангийн хувьд одоо яг энэ цардахлын үед гэдэг юм уу одоо харьцангуй бас цардахлын нөлөө сулраад энэ вакцинжуулалт бас эрчимтэй хийгдсэний үр дүнд энэ бизнесүүдийн үйл ажиллагаа нэгдэж сэргэх ийм боломж нэгдэж байна л да. Тэгэхээр энтэй уялдуулаад гэдэг юм юу гэдэг нь танаа одоо яг сангаар дамжуулаад одоо нөгөө барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа аж ахуй нэгжүүд маань танаа сангаас батлан даалт гаргуулах ийм одоо боломжтой. Тэгэхээр яг энэ чиглэлд дөрн ямар ажлууд бас хийгдв олон аж ахуй нэгжүүд одоо танаа санд бас хандаж байна уу? За ер нь бол зээлийн батлан даалтын сан бол одоо жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдийг дэмжих төрөөс явуулж байгаа бас нэг гол бодлогын нэг байгууллага байгаа. Өөрөөр хэлбэл зээл одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа эдгээр маань одоо бараа материал таваараа авахад ялцчгүй зээл хэрэг болдог. Тэгэхээр энэ зээлээ авахад банкар дамжаад зээл хүсгэд барьцаа хөрөнгийн дутагдал бол үүсдэг. Энэ бол одоо амьдрал дээр бол маш их байдаг. Үүнийг бол одоо яг даван тулахт нь бол манай зээлийн батлан даалтын сан оролцдог. За саяны одоо энэ цар тахлын үед бол зээлийн батлан даалтын сангийн хувьд бол нийтдээ 4 төрлийн бүтээгдэхүүнээр бол одоо аж ахуй нэгжүүдэд дэмжих гэж оролцож байна. Гэхдээ харамсалтай нь бол одоо зарим тохиолдолд бол энэ бүтээгдэхүүнүүд маань үнэхээр хүрч чадахгүй байна. Энэний шалтгаан гэвэл одоо банкар дамждаг. Манай 2 дугаар шатлалын байгууллагатай. Энийг бол одоо ялангуяа энэ телевиз үзэж байгаа жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгч нар маань бол маш сайн ойлгох хэрэгтэй. Зээл хүсэж байгаа хэн боловч банкны одоо шалгуур үзүүлэлтийг давсны дараагаар зээлийн батлан даалтын санд ханддаг. Манайх бол одоо яг энэ жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдэд ямар боломжийг хангах вэ гэхээр одоо саяны энэ Эрдэнэ сайхан дарга хэллээ шүү дээ. 2 их найд буюу одоо эрүүл мэндийн хамгаалалт эдийн засгийн сэргээх хөтөлбөр дотор багтсан жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдийг дэмжих 3% зээл нь бол манайх хамтарч оролцсон. Харамсалтай нь бол одоо санснаар болсонгүй. Өөрөөр хэлбэл банкуд маань маш сайн зээлдэгчд буюу өөрсдийнх нь байнгын харилцагч нартаа тарцаа өрөнгөн хангалттай аж ахуй нэгжүүдэд жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдэд эхний ээлжийнхэн зээлийг гаргасан. Дараагийн шалгалт бол одоо манай батлан даалтын сан руу хандсан. Энэ маань болохоор одоо өнөөдрийн байдлаар бол бид нар нэг 58 тэрбумын зээлэнд 27 тэрбумын батлан даалт гаргаад энэ нэг 200 гаруй аж ахуй нэгжид одоо ийм бодит
зээлийн батлан даалтыг бол гаргасан явж байна. За үүнээс гадна бол одоо манай Азийн хөгжлийн банкны зээлийн батлан даалтын санг дэмжих замаар, тогтолцоог дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн 1338 гэсэн төсөл байгаа. Энэ төсөл маань одоо бол ер нь бол нээлттэй байгаа. За тэгээ энэ маань болохоор яг өнөөдрийн байдлаар бол одоо хүн банктайгаа өрсөлдөхөж болж чадахгүй байгаа учраас бид бас хүүгээ буруулж ажиллахаар бас юм зорилго тавиад ажиллаж байгаа. Ийм байдлаар одоо энэ цар тахлыг даван туулахад бол ажиллаж байна да. 200 орчим аж ахуйн нэгжүүдэд зээлийн батлан даалт гаргасан гэж байна. Ер нь одоо нөгөө авч чадаагүй бас цаана маш олон эрг аж ахуйн нэгжүүд байгаа бохтой. Ер нь хэдийн эр хэмжээний ийм хүмүүс ханддаг юм бэ? Ер нь бол хандлт хүсэлт бол банк тус бүр дээр л тоонд гараад ирдэг. Тэгээд үүнээсээ нөгөө банкны шалгуур үзүүлэлтийг давах гэдэг нэг асуудал байдаг. Мэдээж банк гэдэг маань бол ашигын төлөө байгууллага шүү дээ. Тэгэхээр тэд өөрсдийн эрсдлээ тооцоолж үзээд энэ зээлдэгчид зээлийг олгох эсэх гэдэг нь бол тухайн банкны асуудал. Үүний дараагаар тухайн шалгуур үзүүлэлтийг давсан одоо зээл хүсэгч аж ахуйн нэгжид бол манай дээр одоо барьцаа хөрөнгийн дутагдaltaй хэсэгт нь бол бид 30-60% нь батлан даах юм боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ маань болохоор банкн дээр бол ихэнх өсөлтүүд маань бол цуцлагдсан гэж ойлгож байна. Нөгөө талдаа Батэрдэн дараагаас бас асуумаар байна. Энэ цар тахлын үед одоо дэлхийн олон улс орнууд ялангуяа энэ төрийн хяналт шалгалт гэдэг энэ зүйлээс бол татгалзаж байна. Энэ нь өөрөө тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэхэд бас тодорхой хэмжээнд бодиттой дэмжлэг болж байгаа юм шиг байна л да. Тэгэхээр танай байгууллагын хувьд одоо жишээ нь яг энэ цар тахлын үеийн жижигхэн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр одоо ямар бодлого баримталж ажиллаж байна. За дэлхийн улс орнууд одоо жишээ нь өрсөлдөөний хуулиа бараг хэрэгжүүлэхгүй байгаа дэмжихийн тулд үйл ажиллагааг ин гэдэг нэг ийм мэдээлэл байсан л да. Та энэ талаар бас мэдээлэл өгөх. За, өрөөнд төрөйд танд ер нь бол яг хүчингү орнд бол дотоодын бүтээгдэхүүнийхээ 67 орчим гэж бизнес жижиг бизнес хэрэглэгчнээс бүрдүүлж байгаа. Манай улсын хувьд бол энэ 18 орчим төр байдаг. За, сая цар тахлаас улбаатайгаар бол импортлогч орн байх ёстой юу? Үйлдвэрлэгч орн байх ёстой юу гэдэг нь маш сайн. Одоо нэг талтай болж байгаа. Тэр хараад авчлаа шүү дээ. Засгийн газар гэлгүй бүхэн энэ бол мэдэрчлээ. Тэгэхээр энэ дээр бид нар жишээлх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 67% хүртэл хэмжээнд жижиг дунд бизнес хэрэглэгчдийн дэмжлэг болтойн болгочихсон байна. Бид нар хамгийн түрүүний асуултад тавьсан. Аяр маань доктортлаа юу гэсэн үг вэ гэхээр төрийн явж байгаа бодлого маань ерөөсөө дотоодын үйлдвэрлэл талаар ерөөсөө байхгүй байна. Энэ бодлогыг л бид нар маш сайн өндөр тодорхойлж ялангуяа энэ 5 өдрийн формоос гарч байгаа үр дүн бол ядаж тэр дотоодын нийт бүтээгдэхүүний 18%-ийг одоо юу гэдэг нь 20 онд ч юм ядаж нэг 40% 50% авч системийг бид нар бий болгох шаардлагатай. За яг одоо яг цар тахлын үеэр бол яг энэ хатуу хөл өрөөний үеэр нэг хэсэг бүх дэлхийд явуулсан шүү дээ. Тэгэхэд бол ерөөсөө л өрсөлдөөний байгууллага болон улсын эдийн засгийн хамтын байгууллагаас нэг зүйл хийжсэн тэр нь хэрэглэгч буюу иргэдэд болсон хамгаалах хэрэгтэй. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд маш хэмжээний үнийн өсрөл өгсөн үедээ зөв тогтоох зохион байгуулалтыг гаргаж байна. Тэгэхээр энэ дээр төр хатуу бодлого барь гэдэг энэ зарчмыг бол улсын хөгжлийн хамтын эдийн засгийн хөгжлийн хамтын байгууллагаас бидэрт өгч ирсэн. За түүний дагуу хатуу хөлөөрийн үед бол бид маш хэмжээний маш хатуу хөл ажиллагаа явуулсан шүү дээ. Шударга төрөлжлөлийн газар дээр бас тоглоом аж ахуйн нэгжиж үлдээх үүсэлтэй. За хатуу хөлөөрөө буюу засгийн газраас иргэдийн хөдөлгөөнийг хориглохоо болоод эхлэнгүүт одоо чөлөөттэй айлуулах хяналт шалгалтыг багсан. Шаардлагатай тохиолдолд үзлэг хий. Үзлэг гэдэг маань жишээлбэл ягаад энэ бараа бүтээгдэхүүн үүсэж байгаа нэг талтай. Дотоод үйлдвэрлэгчид буюу одоо жижиг дунд бишид бизнес эрхлэгчид маань ягаад Монголын дээр очиод байна. Ягаад ажлын байр өгөөгүй байх болоод байна. Энэ дээр тодорхой хэмжээний дэмж хэмжлэг судалгаа хий гэдэг энэ чиглэлээр өнөөдөр бид нар ажиллаж байгаа. За Англи улс их жишээлх юм бол өрсөлдөөний тухай хуулиар төтгөлзүүлчлээ. Яг тэгэхээр хоёр компани хоёулаа хамтарснаас нэгдэн нийлээд ажлын байраа хадгалаад цаашаа үргэлжлээ явах нь бол дээр гэж харж байгаа. Бүгд нэг гадаад ард улсын хувьд бол зээлийн одоо бүтэн фондыг бий болгож байна. Энэ бол ерөөсөө цэвэр нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчдүүд чиглэж байгаа том фонд гэхгүй. Тэгэхээр Монгол улсын хувьд ямар бодлого байх вэ? Цаашдаа бид нар энэ цар тахалтай зэрэгцэн очиж байгаа энэ цаг хугацаанд бишил бизнес жижиг дундыгаа дэмжснээр цаатлын ажлын байрыг хэрхэн хадгалах вэ? Ажлын байрыг хадгалснараа нөгөө хүн амын хажуудаа холбоотой байх хэрэгэд нөгөө эдийн засгийн хэрэгэлтэй тогтмол хэмжээнд авчих гэж байна. Энэ талаас нь маш сайн зүйлсүүдийг харах хэрэгтэй байна.
Нөгөө талдаа жишээлх юм бол их хэмжээний ашиг олж байгаа сектор. За жишээлх юм бол аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнийг хориод хязгаарлах тодорхой хэмжээнд жишээлбэл ингээд дампуурхаас арай наахмаар хэмжээнд ажилгүй бодлого болоод эхэллээ шүү дээ. Гэтэл нөгөө талд банкны салбар, банк улсын салбар ч юм уу энэ санхүүгийн зах зээл дээр ажилладаг салбарууд маш хэмжээний ашиг олж байна. За энэ зөвхөн Монгол биш дэлхийд даяар болж байгаа. Энэ процесс. За тэгвэл энэ дээр өнөөдөр төрийн бодлого ямар байх хэвтэй юм? Ямар хязгаарлалтууд хийх хэвтэй юм? Нөгөө талдаа хүү системтэй хүү одоо алтан гэдэг ч юм. Энэ систем дээр төр өөрөө яаж ажиллах бодлогыг барих вэ гэдэг ч юм. Ийм цогц бодлогын төвшин дээр эдийн засгийг хараад тэн дээр тулгуурласан бодлогыг одоо тухайн улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр Эрдэнэ цагаан дараагаас бас асуумаар байл да. Түрүүн хэлсэн. Одоо бид хүн яг энэ цардахлын хүнд үеийн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг бас дэмжихийн тулд тодорхой хэмжээний төрийн бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байна гэж. Ямар одоо та бүхэн бодлогоор энэ салбарын үйл ажиллагааг одоо цаашаа дэмжиж явахаар ялангуяа одоо энэ цардахлын хүнд үед ийм одоо төлөвлөгөө бас байна вэ? За бидний энэ удаагийн зохион байгуулж байгаа форум маань бас энэ бодлогыг боловсруулахад төр засагт одоо дуу хоолойгоо хүргэхэд бол яг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс одоо дуу хоолойг сонсох юм маш ач холбогдолтой форум болно гэж бодож байгаа. Энэ удаагийн форумын өмнөх удаа 2 удаагийн форум дээр бол бас одоо жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг хилцэж яхад форумудаа бид нар хийж бас тэн дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн одоо хүсэл зоригийг сонсож хуулиндаа тусгаж ингэсний хүчинд бол одоо манай жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль бол нэлээд сайн хууль болсон. Өнөөдөр энэний хүчинд бол бас одоо салбарын бодлого бол бас нэлээд зэгцтэй болж ингэж явж байгаа. Мэдээж урд өмнө байсан алдаа дутагдлууд бол бас энэ хуулиар дагаж гарсан журмуудаа засагдсан байгаа. За түрүү хэлсэн би те бид одоо өөрсдийнхөө нөөц бололцоогоор дэлхийн 40 гаруй улсын одоо улсууд ер нь ковидын үед жижиг дундаа яаж дэмжиж байгаа юм бэ гэдэг судалгааг бол одоо манай агентлагийн албан агчид дотоод нөөц бололцоонд тулгуурлаж хийсэн баг. Тэгээ энэ дээр ингээд жишээл аваад үзэх юм бол Герман гэхэд 1.5 их найдын еврогийн одоо санхүүжилтийн багц гаргаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан баг. Тэгээд Германы бол одоо нийт аж ахуйн нэгжүүдийн 98% энэ жижиг дундын салбартаа харьяалагддаг. Тэгээд 10 жилийн хугацаатай жилийн 3% үетэй зээлэг болгосон. За Хятад манай урд хүрш. Тэгээ Хятад бол 6 докторжуулалтын бодлого, 6 хадгалалтын бодлого гэдэг ийм 2 бодлого хэрэгжүүлсэн. Бид бүхэн мэднэ одоо нөгөө Америктэй хийсэн эдийн засгийн дайны үед бол 6 докторжуулалтын бодлого гэд явж исэн. Ингээ ковид үргэлжилсэн. Энээс нөхцөл байдалд орцсон тэнгууд 6 одоо хадгалалтын бодлого. Энэ дээр юу хийсэн бэ гэхэлэр маш их хэмжээний юан гаргаад аж ахуйн нэгжүүдтэй хүүгөө зэлгэсэн. 0% хөт. Гэх мэтлэн. За ингээд бид нар одоо Лаос, Таиланд, тэгээд Солонгос, Япон гэд олон улсуудыг судалж үзлээ. Америкт ч гэсэн одоо нэлээд их хэмжээний одоо ийм сан байгуулад ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжсэн. Гэтэл тэн дээр бас алдаа гарсан. Яасан бэ гэхээр банкны системээр дамжуулаад зээл болгосон. Буцалтгүй тусламж олгосон. Гэтэл нөгөө банкных нь одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэрийн одоо өмнөөс нь өөрсдийнхөө таньдаг ах дүү нэртэй нөгөө $10,000 буцалтгүй тусламжаар өгч $15,000 өгсөн. Нөгөөх нь хяналт шалгалтаар орж ирээд дараагийн шатных нь процесс нь зогссон. Тэгээ ингээд нэлээд хяналт шалгалт болж байгаа. Саяхнаас нэг 2-3 сарын өмнөөс эхлүүлээд дахиад одоо жижиг дунд үйлдвэрлэлтэй эрхлэгчдэд дэмжих санхүүгийн бодлого шинээр боловсруулаад ингээд ажиллаж байгаа. За гэх мэтлэн ер нь дэлхийн улс орнууд бол хэд хэдэн чиглэлд бол дэмжиж ажиллаж байгаа. Яг энэтэй манайх яг адилхан баг. За манайх бол нэг онцлогтой юм нь бусад улс орнуудаас нэг одоо магадгүй бидний судалсан 40-од орныхт байхгүй нэг давуу тал нь бол хэсэг хугацаанд 7 сарын 1 хүртэл баха тий тог, цахилгаан, ус, уур өөр юу лээ тий энэ төлбөрүүдийг бүгдийг төрөөс даасан шүү дээ тий. За энэ бол зарим орнуудад бол тодорхой өөр хөнгөлсөн юм бэл. Монгол бол бүр бүгдийг нь аж ахуйн нэгжүүдийнхээ бүгдийг даацсан шүү дээ. Иргэн аж ахуйн нэгж. Тэгэхээр энэ бол монголчууд бол бас энэ ковидын үед бол аж ахуйн нэгжээ иргэдэд дэмжихэд бол ямар ч байсан дэлхийн дунджаас бол илүү түвшин төр засгаас нь дэмжиж
ажилласан юм байна гэж харж байгаа. За одоо хоошид бид нар яаж дэмжих юм бэ гэж. Тэгэхээр ерөөсөө хэдхэн үзүүл баг. За мэдээж нэгдүгээрт одоо зээлийн түрүүний хэлсэнтэй баялаг бүтээгчдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, за зээлийн батлан даалтын сан, за манай газар гэдэг ингээд 4-5 байгууллагаас ковид ер нь яаж нөлөөлж ийн, ямар арга хэмжээ авалт одоо тань илүү үр өгөөжтэй байна гэдэг ийм судалгаануудыг хийсэн. За эндээс нэгдсэн ерөөсөө дүгнэлтүүд нь их ойрхон гарч байгаа. Нэгдүгээр санхүүжилт хэрэгтэй байна. Бид нарт хямд их усүртэй хөнгөлтэй нөхцөлтэй зээл хэрэгтэй байна. За хоёрт нь биднэрт борлуулалтын дээр дэмжлэг хийж өгөөч. Гуравт нь биднэрт ажиллах хүчин байхгүй байна. Монголын нөхцөлд бол ийм юм. Одоо гурван нөхцөл бол яг хамгийн түрүүнд тулгамдаад байна гэдэг. Тэгэхээр бид нар жишээ нь одоо энэ форумоос бас одоо тодорхой жижиг дунд үйлдвэрлэх эрхлэгчдийн саналыг аваад бодлого боловсруулахдаа бас тэрийг анхаарч үзнэ. За мэдээж мөн одоо тэр ажлын байрыг дэмжихдээ жишээлбэл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтраад одоо 11 сарын 24-ний өдөр нэг талдаа ажилгүй байгаа иргэд нөгөө бүртгэлтэй те ажил хайж байгаа идэвхтэй хайж байгаа иргэд нөгөө талдаа ажил хүчин хайж байгаа аж ахуй нэгжүүдтэй хооронд нь уулзуулах ийм арга хэмжээг Мишель Экспо төр зохион байгуулах гэж байна. Тэгэхээр энэ дээр бас аж ахуй нэгжүүд маань ирж за мөн ажилгүй байгаа иргэд маань ирж өөрийнхөө хүссэн ажлын байрыг тэндээс бас олж авах юм боломжтой. За борлуулалтын тал дээр ихэд бид нар одоо аль болох гадны зах зээл рүү гарах талд нь анхаарч ажиллаж байна. Жишээ нь одоо саяхан нэг хэдхэн хоногийн өмнө HIS гэдэг энэ Японы зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүнийг гаргах юм вебсайтынхантай бид нар бас уулзлаа. Тэгээ 24-ийнхээ одоо биш уучлаар 19-ийнхээ арга хэмжээнд бид нар бас энийг арай жоохон дэлгэрүүлж ярих гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл Японы стандарт өөр айгүй хүнд. Тэгтэл одоо энэ HIS гэдэг байгууллагаар явж байгаа нь бол ямар ч стандарт шаардахгүйгээр зөвхөн өөрийнхөө одоо компани бүтээгдэхүүний танилцуулга тийм ээ компанийнхаа танилцуулга бүтээгдэхүүнийхээ танилцуулга тэгээ болж игэл тэр компани яагаад сонгох шалтгаан буюу одоо тэр Япон хүмүүс бол манайхантай бас арай өөр онцлогтой сонголт хийхдээ манайхан бол юу гэдэг одоо чанарын нараа дүрсийн нараад авдаг бол тэд нар тэр бүтээгдэхүүн яаж гарсан энэ компани яаж үүссэн гэдэг түүхийг нь бас сонирхт юм байна. Тэгэхээр тэр орны онцлогт тааруулаад жишээлбэл тэр компани яаж үүсээд өнөөдөр энэ түвшинд явсан би яагаад энэ бүтээгдэхүүнийг сонгох болсон гэдгийг нөгөө талдаа энэ компанид худалдаа авалтыг дэмжих шалтгаан юу байгаа гэдгийг хард юм байна. Тэгэхээр тэр талынх нь юмнуудыг хийж өгөөд Японы зах зээл рүү одоо аж ахуй нэгжүүдээ тэр олон стандарт гэхгүйгээр онлайн худалдаагаар гаргах талаас нь бас ажиллаж байна. Гэх мэтлэн ажлуудыг бол энэ саяын хэлээд байгаа шалтгаануудын хувьд бол бас зохион байгуулж ажиллаж байгаа. За мэдээж эхнийх дээр нь бол 10 их найдын зээл гарцсан учраас энэ 21 оны хувьд бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгогдоогүй. JICA удаа аж ахуй хөдөөгийн хөгжилгээд төслүүдээр бол одоо энэ чинь төслийн зээл ч тийм ээ гадны донор байгууллага арилжааны банкар дамжуулаад олгож байгаа энэ зээлүүдийг бол одоо нийтдээ нэг 60-70 аж ахуй нэгжид бол 30-40 тэрбум төгрөгийн зээлийг бол олгосон баг. Тэгээ яг ингээд олон баялаг бүтээгч нартай уулзаж үзсэн, ярилцаж үзсэн. Тэгээд тэр хүмүүс одоо жишээ нь яг үйл ажиллагаа явуулахдаа өөрөөсөө за бидэрт өнөөдөр ийм асуудал тулгамдаад байна. Энийх нь гарч шийдэл нь ийм байж болох юм а гэд өөрөөсөө нэг цаад гарч шийдлээ ингээд санал болгодог. Энэ одоо яг энэ үйлдвэрлэгч нарын бас маш том давуу тал юм шиг зүгээр санагддаг л да. Өнгөрсөн хугацаанд одоо бас яг энэ үйлдвэрийн жижигхэн үйлдвэрлэлийг дүүслэхийг дэмжих тухай хууль батлагдлаа. За энэ цар тахлын хүнд үед одоо бас энэ 10 их найдын хөтөлбөрийн хүрээнд 3% хүнтэй зээлийг гаргасан. Энэ одоо жишээ нь яг манай үйлдвэрлэгч нарт бодит төр дэмжлэг болж чадчихна уу? Та хоёр захиалсан. За яг манай холбооны гишүүд за яг манайч нэг төрийн бас байгууллага учраас гишүүдийнхээ эрх ашигын төлөө ажилладаг юм байгууллага. Ер нь бол одоо манад бол хэвшлэн санал гомдлууд хэмжээгээр орж ирдэг. За цар тахлын ийм үед бол одоо нэгдэж нэгдэх нь бол ихсэж байгаа. Ягаад гэх юм бол бүх аж ахуй нэгжийн үйлдвэрлэлд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хамгаалалт хүчтэй нөлөөлж байгаа учраас бол одоо манай холбоон дээр бол ачаал маш их ихссэн. Сүүлийн 1-2 жил бол одоо манай одоо холбооны гишүүнчлэх огсон нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө жижиг үйлдвэрлэгчдүүд нэгдээд эхэлсэн байна тийм үү. Тэгээ энэ цаана ярьж байгаа асуудал нь сая Батардан дараа ярьлаа шүү дээ тийм. Нэгдүгээр санхүүжилт, хоёрдугаар борлуулалт, гуравдугаар хүний нөөцийн асуудал. Энэ гурав бол хамгийн том асуудал энэ салбарын. Тэгээ энэ дотор ч хамгийн нэг номерт санхүүжилтийн асуудал. Тэгээ энэ санхүүжилтийн асуудал дээр нөгөө хоёр их найдын ажлын байрыг дэмжих зээл нь
нөгөө яамнасаа Монгол банкнаас болохоор сайхан ажлын байрыг хадлаад байна. Маш олон аж ахуйн нэгжүүд өгөөд ирнэ. Олон зуун тэрбум гараад ирнэ гэж байгаа боловч яг тэр дундаас нь зээлийн батлан даалтын сангаар даалгаад авж байгаа нь 200 гарна гэж одоо ярьж байгаа үстэй тий. Тэгэхээр бусад тэр их мөнгнүүд нь дандаа арилжааны банк санхүүгийн 12 одоо банкар дамжаад ингээд гараа явуулсан. Тэнд нь бол одоо боломжтой барьцаатай сүүлийн 6 сар эргэлтийн хөрөнгө сайтай байсан аж ахуйн нэгжүүд нь ямар аж ахуйн нэгжүүд гэхээр 15 аж ахуйн нэгжил байгаа шүү дээ. Одоо хүнсний болон өргөн төлбөрийн операторууд тэгээд одоо нөгөө юунд цар тахлын юунд ороогүй, өдөөнд ороогүй. Тийм компаниуд ч юм бол хамгийн их боломжтой компаниуд мэдээж одоо хүнснийхэн маш их авсан гэж ярьж байгаа. Тэгвэл үнэн тий. Тэгэхээр энэ мэд салбарууд нь авчхаад яг жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний салбарууд нь маш их одоо доголдолтой ажилласан байхгүй юу? Бүгд хаалгаа барайл, хатуу хөлрөөн дээр нам хаагдал тэгэл одоо өндөржүүлсэн бэлэн байдал дээр нөгөөлгөн салган ажиллаад тэгэл сүүлд нь хатуу хэрэг хийгээл тий. Тэгээд ингээл нэг явж байгаа өргөн салган явж байгаа учраас бол манай жижиг үйлдвэр үйлчлэгээний салбарын бол энэ зээл санхүүжилтэн дээр бол маш их гомдолтой байна. Ер нь бол одоо сүүлийн үед бол одоо манай зарим холбооны гишүүд хэлж байгаа шүү дээ. Сүүлийн 2 жилийн гаруй хугацаанд өрөнд орж үзээгүүрээ өрөнд орлоо. Юу нь өрвэ гэхээр ажилтныхаа цалингил тавьж гин. Яаж хийж байгаа тавьж гин. Тэгэхээр тэрний өөр нь болохоор нийгмийн татгалд асар их хүртэй боллоо гэж. Банк санхүүгийн байгуулалт асар их хүртэй боллоо. Татврын одоо асар их хүртэй боллоо. Гэр захиргааны тогны одоо мөнгө нь бол одоо нэг хөнгөлөд өгсөн тэгэлцэн байсан тултал гайгүй байгаа юм. Тэгэхээр сүүлийн 2 жил гаруй хугацаанд урд хожид өрөнд орж үзээгүүгээр өрөнд орж байгаа тэр олон аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбарын байхгүй. Тийм учраас одоо бид нар мэдэн штэ жижиг цайны газар жижиг жошид буудал өсчин гоо сайхан бүгд л хаалттай байж байгаа сүүлийн одоо нэг үед л хатуу гэрээгээр л нэгдэж байгаа. Ийм салбар учраас энэ бол үнэхээр айхтар доголцсон ийм салбар. Тэгээд дээр нь энэ салбарт болохоор ихэнх нь эмэгтэйчүүд ажилладаг. Бараг 70-80% нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Энэ эмэгтэйчүүдийнх нь дэмжих бодлого, эмэгтэйчүүдийнх нь одоо хууль эрх зүйн орчныг одоо хамгаалсан тийм одоо юм байхгүй. Одоо нэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг гэх юм бол одоо нэг ганц нэг банк л нэг бизнесийн зээл олгож байгаа болохоос яг тийм нэрээр олгож байгаа болохоос яг тэр одоо эмэгтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тэгж дэмжнэ гэсэн хууль эрх зүйн бодлого нь алга, тэгж дэмжнэ гэсэн санхүүг нь алга тий. Тэгээ хоёрдугаар бол одоо энэ бодлого энэ санхүү юм нь яаж бий болох вэ гэх юм бол одоо бидний энэ хийгээд байгаа форм бидний хамтраад байгаа ажлын үр дүн нь гараад мэдээж одоо болвол одоо дараа жилээс ч гэдэм үү энэ төрийн худалдан авалтыг одоо энэ жижиг дунд үйлдвэрээс худалдан авнаа. Энэ бол одоо улсын төсвийн 25% нь байна гэд Америкийн нэгдсэн улс хуульчилсан байдаг шиг ингээд хуульчлаад ингээд явах юм бол бид нар гадаашаа мөнгө гаргахаас илүү дотоодын үйлдвэрүүдэд дэмжиж явах юм боломж байгаа. Энэ цар тахал нэг талдаа аюултай үзэгдэл боловч нөгөө талдаа Монгол улсад үндэсний үйлдвэрлэл сэргэн мандах хөгжих бас нэг гарцыг нээж өгч байгаа байхгүй. Тийм болохоор бид нар энэ боломжийг алдаж болохгүй. Тэрний төлөө бид төрийн байгууллагууд нэгдээд энэ форма хийж гин хөдөө орон нутгаар ажиллаж гин тийм ээ. Энэ бизнесэнд доголдсон байгууллагуудынхаа үгийг сонсож гин саналыг авж гин дээш нь төр төрөж гин энэ бүх гүүрийг хийгээд явж байгаа. Учраас бид бол удахгүй их томоохон одоо үр дүн одоо харна. Гэхдээ мэдээж цар тахлын өмнөх эдийн засгаар эргэж очиход бас хүнд байгаа. Тэгээд одоо түүхэнд байгаагүй өндөр төсөв батлагдсан, өндөр орлоготой, өндөр зарлагтай төсөв. Тэгээ энэ одоо орлогыг бид нар энэ эх жил яаж олох юм мэдээж хувийн хвшлүүдтэй найдан, экспортондоо найдан тий олон ажлууд байгаа учраас төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, төр болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа байж иж бид энэ цар тахлын хүнд үеийг давж гарна гэж бол одоо манай 5 байгууллага тэгж үзээд нэгдээд ингээд нэг гар атсан гаршаа ингээд тавуулаа явж байгаамаа. Тий яг энэ нөгөө нэг үйлдвэрлэл эрхлэгч нарт санхүүгийн их үүсвэр хямд үнэтэй. Энэ бол яалтчгүй одоо номер 1 том төрийн дэмжлэг байдаг. Тэгээд сая бас хэллээ. Одоо нөгөө төрөөс ингээд 2% хүүтэй зээлгээд олгосон. Тэгээд энэ нь өөрөө яг зорилттой бүлэгтээ бол үндсэндээ 100% хүрч чадаагүй. За үйл ажиллагаа нь бол харьцангуй одоо боломжийн явж байсан энэ аж ахуйн нэгж нөгөө банкны шаардлага хангаад ингээд авцсан гэдэг. Тэгээд энэ дээр нөгөө одоо жишээ тэгш бус байдал гэдэг энэ асуудал яригдах. Батардын дараагаас асуух гэдэг л да. Тэгэхээр одоо яадаг бид нар чинь банкар өгөхгүй болохоор энэ улс төрчнөр яалаа тэрийг бол хангалттай харсан шүү дээ. Тэгээд банкар өгье. За банк нь бол одоо яг тэр ном журмынхаа дагуу шалгуураа тавиа яв гэд. А гэтэл нөгөө талдаа энэ цар тахлын энэ хүнд үед чинь яг нөгөө нэг тэр авъя гэсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчнэр авч чадахгүй бас нэг ийм асуудал гараад байгаа юм байна л да. Тэгээд энэ дэр нөгөө тэгш бус байдал гэдэг ийм зүйл зүгээр анзаарагдаад байна. Нөгөө энийг ер нь яаж зохицуулах вэ? Тэгэхээр одоо тэгээд Монгол банкны ерөнхийлөгчтэй бид нар уулзсан. Монгол банкны ерөнхийлөгч бас өөрөө ч санал тавьсан. Тухайлбал 10 их найдын
та холбоотой эргэлзээтэй асуудлууд бас байна. Шаардлагатай бол одоо Монгол банк шудраг ус төрөлжин 7 газар хамтраад яг энэ 10 их найдын зээл олголт болон зарцуулалт дэлбэр дээр хяналтын үйл ажиллагаанд шалгалт хийя гэдэг саналыг бас одоо айл талтай тавиа явж байна. За удахгүй бид нэр энэ асуудлуудыг нэг тийш нь мөр шийдээ явах ёстой гэж харж байгаа. Нөгөө талдаа жишээлх юм бол 10 их найд дээр тавигдсан буюу ялангуяа иргэдээс ирж байгаа аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа нэг асуудал нь юу байсан гэхээр заавал нөөц төлөгч аж ахуйн нэгжүүд л зөвхөн хамрагдаад байна. Бид нар гэтэл жишээлбэл нөөдөд орж амжаагүй өчнөө олон хязгаарлалтанд орсон байгаа аж ахуйн нэгжүүдийг бид нар тэгвэл яах юм бэ? Дөрөн дээр ажиллаач. Өрсөлдөөний тухай бол ямар байдлаар энэ дээр зохицуулга хийж ажиллаж чадах юм бэ гэдэг ч юм ингээд тодорхой хэмжээний саналууд бол бид нар дээр ирж ирсэн л. Тэгээ энэ дээр бол жишээлбэл сангийн яамнаас барьж байгаа үндсэн одоо шалгуурын нэг нь бол ялж байхгүй нөөц төлөгч гэдэг үндсэн шалгуураа аваад явъя гэдэг ийм заалт гаргасан. Тэгэхгүй бол одоо юу гэдэг энэ тэр шалгуурыг яаж тогтоох вэ гэдэг ч өөр аюу том асуудал шүү дээ. Нөгөө талаа. Тэгэхээр бол удахгүй тэгээд Монгол банктай хамтарсан шалгалтын үйл ажиллагааг бид нар хийх ёстой гэж харж байгаа. Тэгээ яг энэ дээр бас нэг юм нэмээ хэлчих. Энэ өөрөө 10 их найдын мөнгө чинь төрөөс өгч байгаа мөнгө биш байхгүй. Энэ чинь банкны чөлөөт их хүйс рүү хадгаламж эзэмшигчдийн мөнгө ингээд сая нэг хэсэг чинь ингээд түгжигчлээ. Тэнгүүд нөгөө талдаа бас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөний шаардлага байгаад байна. Нөгөө 9% хүйтэ төвлөрүүлсэн хадгаламж нь Монгол банкн дээр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ банкуудын төвлөрүүлсэн энэ хөрөнгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хямдаар өгөө буюу дэлхийн жишээ 3%-аар нөгчөө. Төр өөрөө тэр 9%-ийн зөрүү 6, за иргэн дээр 7 байгаа 6-7%-ийг нь төр татаа сэлбэрээр банкудад өгөө гэдэг зарчмаар явсан. Тэнгүүд банкны мөнгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлж байгаа учраас төрөл дунд нь зохицуулт хийж хүүгийн зөрүү өгч байгаа. Тэгэхээр төр ямар шаардлага тавьсан бэ гэхээр саяын Батэрдэн дарга хэлдэг ганцхан нөөц төлөгч байх гэж байгаа. Бусад шаардлагууд нь болохоор банкны шаардлага. Тэгээ энэ дээр бас манай дээр бол жишээлбэл нэлээд олон гомдлууд ирсэн. Яг яалтчгүй ингээд шаардлага хангаж байгаа хэсэгтээ өгч гин. За зарим зээлийг нь одоо юу гэдэг 500 саяын зээл хүсгэлээр 300-ыг нь манай арилжааны зээлийг буюу 13-4% зээлийг аваа. 200-ыг над 3%-аар чи өгөө ч гэдэг юм уу те. Эсвэл одоо гаргаад өг надад яах юм ч гэдэг юм уу. Тим юмнууд байна гэдэг гомдлууд бол ирсэн. Энийг нь бид нар сангийн яам Монгол банкаар дамжуулаад арилжааны банкуд руу бол бас ийм асуудлууд байна шүү. Энэ одоо төр зэсгээс явуулж байгаа энэ зөв бодлогыг яг хэрэгжилтэн дээр очихлоор арилжааны банкуд маань нөгөө талдаа өөрт нь ашигтай бүр илүү ашигтай ажиллах гэдэг ингээд бас нуглаа үүсгэж байгаа ийм асуудал байна гэдгийг бол хэлсэн байгаа. Тэгэхээр сая бас Батэрдэн дараа хэлж байгаа шиг байна. Энэ хяналт шалгалтыг бол хийх ёстой. Яг гэвэл энэ төрөөс зөв бодлого хэрэгжүүлээд нэг талдаа арилжааны банкнд боломж олгосон, нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд боломж олгосон энэ зөв шийдвэрийг арилжааны банкны зарим нэгэн нөхдүүдийн одоо буруутай үйл ажиллагаанаас болоод нийгэм буруу ойлголт өгөх тийм ээ. Тэр авч чадахгүй байгаа нэг хэсэг үнэхээр энэ одоо арилжааны банкны шаардлага учраас зарим шаардлагыг бол бид нар зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл шаардлагаа одоо хангаж байгаа нэг хэсгийг өөр маягаар одоо ингэж хүн суртал үүсгэж өөртөө ашигтай байдлаар шийдэх гэсэн ийм бас гомдлууд бол байгаа учраас энийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж. Энэ бол яг нөгөө нэг жишээлх юм бол яг ийм процесс болсон шүү дээ. Хатуу хэлбэрний үед хүнсний дэлгүүрүүдийг онгойлгоцсон. Хүнсний дэлгүүрүүдийг онгойлгочингод хүнсний дэлгүүр дотор байгаа гэр ахуйн барааны дэлгүүр онгоцчих. Тий. Худалдаалт явагдчих жишээ гэсэн одоо нойлын цаас оосоо зүй үед ингэ. Гэтэл нөгөө талд барааны дэлгүүр дотор байсан магадгүй их дэлгүүр дотор барааны их дэлгүүр ч юм уу одоо тодорхой худалдааны дэлгүүр дотор байсан гэр ахуйн бараа онгоогоогүй. Тэгээ нэг зах зээл мөн үгүй юм уу? Хоёулаа гэр ахуйн бараа зардаг те. Тухайлбал одоо нойлын цааснаас болоод шүтнээс хойцнаас ахуулаад ингэ зарж шин. Тэгэхээр энэ өөрөө жишээлбэл өрсөлдөөнд нөлөөлөд байна гэдэг ийм хэлбэрийг бол бас тухайн бид нар маш хэмжээтэй тавьж ирсэн. За энэний өр нөлөө нь хизээ гарсан бэ гэхээр яг саяны нөгөө нэг зээл олголтын дээр илэрчиж байгаа. Сүүлийн хэдэн сар хугацаанд та ямар эргэлт хийсэн эргээд жишээлх юм бол одоо 50% хэмжээний зээлийг 3%-аар ав. Үлдсэн 50%-ыг нь арилжааны банкны зээлээр ав гэдэг ч юм уу. Тэгэнгүүт аж ахуйн нэгжүүд дээр юу үүссэн бэ гэхээр угаасаа л надад 300 саяын зээл хэрэгтэй байсан бол 300 саяыг зээлхийн тулд банкнд очингоо 150 саяын 3%-аар 150 саяын арилжааны банкны хүүгээр авахулчих.
Тэгэнгүүт тэр хүн хиймлэр 600 саяын асуудал үүсгээд 600 саяыг авах шаардлагатай гэдэг яг 300 сая өөрийнхөө хэрэгтэй гоноогийн зээлийг 300-аар аваад үлдсэн 300 саяыг бол жишээлбэл арилжааны банкнаас ямар ч зориултгүйгээр ашигладаггүйгээр баг авч ирсэн шүү дээ. Эргээд нөгөө нэг зээл авч чадахгүй аж ахуй нэгжүүдэд өндөр хүүтэйгээр өгөх ийм асуудлууд бас гарч ирсэн. Тэгэхээр төрөөс явж байгаа тодорхой хэмжээний бодлогын хүрээнд бол мэдээж одоо жишээлбэл 10 их найд гэдэг юм уу энэ тодорхой хэмжээний дэмжлэгийг төр санхүүжилтийг бол төр үзүүлж байгаа. Холбон зохицуултыг хийж ил гэсэн үг шүү дээ нөгөө талдаа тий. Гэтэл нөгөө талд гарч байгаа сөрөг үр нөлөөллийг бид нар мэдээж гарна. Гэхдээ тодорхой хэмжээнд заавал тооцож явах хэрэгтэй гэдэг хэлбэрийг л аягүй сайн бодох хэрэгтэй байна. Одоо тэгээд энэ 19-ны форум дээр манай жижиг дунд бичил бизнес үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэд манаас нэлээд саналаа хэлэх бах. Ялангуяа үйлдвэрлэлийн асуудлыг л маш сайн яриад байгаа болохоос яг нөгөө талд хаягдаад байгаа нь үйлчилгээний салбар маш их хэмжээгээр хаягдаад байдаг. Тэ? За яг бай та нар бол одоо ингээл байж гэдэг хэлбэрээр эхлээд үйлдвэрээ бодё, эхлээд бизнес эрхлэгчдийн тал дээр энэ чухал асуудал гэдэг ч юм уу. Нөгөө талд хаягдаад байгаа үйлчилгээ эрхлэгчдийн маань асуудал бас нэлээд хүндэрсэн байдалтай байж байгаа. Тэр чинь одоо жишээлбэл нэг өсчин байлаа гэж бодоход бас л тэгэл бүгд таагдаал ингээ явна гот. Эргээд тэр чинь өөрөө тухайн хүн чинь орлогогүй болно. Магадгүй одоо жишээлбэл юу гэдэг заавал 10 ажлын бар 20 ажлын бар гэхээс илүүтэй олон өсчний асуудал жишээлбэл хөндөгдөжсэн жишээтэй бол байгаа шүү дээ. Тэгэхээр үйлчилгээнд дээр бид нар бас төрөөс ямар хэмжээний бодлогыг явуулах хэрэгтэй вэ гэдэг энийг бол маш сайн харах хэрэгтэй юм бэл. Тэгэхгүй бол яг банкн дээр очиход зөвхөн үйлдвэрлэлийн чиглэлээр буюу бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг талаас нь нэг талаа хараад байх бас үйлчилгээг нэг талаа бас хаягдуулаад байгаа. Ийм процесс бас ажиглагддаг. Тэр бол аж ахуйн нэгжүүд бол өөрсдөө одоо хэлээд байгаа байхгүй. Энэ төр бас тодорхой хэмжээний төрийн шийдэл явах хэрэгтэй. Хаштал одоо жижиг дунд үйлдвэр гэдэг байсан. Одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг үг нэмэгдсэн учраас энэ салбарын өчнөө олон мянган ажлын байр бий болгож байгаа иргэдийнхаа төлөө төр тодорхой хэмжээний бодлогыг зайлшгүй явуулах ёстой л гэж бид нар харж байгаа. Баярлалаа. Үзэгчтэй бас нэг зүйлийг сануулъя гэж бодож байна. Бид бүхний хилцүүлэг шууд явж байгаа. Тэгээд Баасан гарагийн форумд маань бас хүний тоо хязгаартай цар тахлын нөхцөл байдал байгаа учраас яг энэ форумд оролцож чадахгүй байгаа манай үйлдвэрлэл эрхлэгчид маань яг одоо бидэнтэй бас шууд эфирт холбогдох энэ боломжийг бол олгож цөөн хэдэн одоо үйлдвэрлэл эрхлэгчдийнхаа төлөөллийг бас шууд утсаараа авч за энэ хүмүүсийн дуу хоолойг сонсъё гэж бодож байна. Үзэгчтэй охин үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн 9944 гэсэн одоо шууд утсанд бас холбогдож өөрсдийн санал хүсэлтэд товчхон илэрхийлж болох юм аа. Тэгээ та бүхний энэ санал хүсэлтийг ч гэсэн одоо Баасан гарагийн форум дээр бас та бүхэн одоо холбогдох байгууллагуудад нь боломжлох байх гэж найдаж байна. Тэгэхээр алтан шавхаг захиалаас бас асууя гэж бодож байна л да. Түрүү нөгөө зээлийн батлан даалтын сан банкны шалгуур давсны дараа батлан даалт гаргадаг гэдэг. Банк бол ер нь бол ингээд яг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад бас нэлээд их хүндрэлтэй ийм нэг шалгуур болчдөг юм. Тэгэхээр энэ нөгөө банкны шалгуур тавихаас өмнө одоо жишээ нь батлан даалт гаргах ийм боломж байхгүй. Эсвэл хит эрсдэлтэй тань дээр бас нэг товчхон хариулт байхгүй. За зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 онд бол 12 оноос мөрдөж эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн дээр болохоор батлан даалтыг банк санхүүгийн байгууллагын шийдвэрт дүгнэлтэнд үндэслэн батлан даана гэж заасан байдیں۔ За ер нь бол энэ цар тахал бол өнөөдөр Монгол улсад бол маш олон зүйлийг илрүүлж гаргасан гэж үзэж байгаа. Төр маань хэр зэрэг бэлэн байна, жижиг дунд үйлдвэр үйлчлэг эрхлэгчид маань хэр зэрэг нөөцтэй бэлтгэлтэй байдсан байна. За мөн одоо энэ үйлдвэр үйлчлэгээ эрхэлж байгаа улсууд маань өөрсдийнх нь санхүүгийн сахилга батнаас хэр зэрэг байдсан байна. Өнөөдөр манайх ч одоо 3 гэрээний үр дүнд батлан даалт гаргадаг газар шүү дээ. Зээл олгож байгаа банк, зээлдэгч буюу жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч. Тэгээд барьцаа хөрөнгөний дутагдaltaй хэсэгт нь батлан даалт гаргаж байгаа манай батлан даалтын сан гэдэгт ордог. За манайх бол яг ингээ банкны судалгаа хийгдээд банкны шийдвэр гарсны дараагаар яг энэ барьцаа дутагдaltaй хэсэгт нь танах батлан даах уу гэд манай дээр бол одоо хүсэлт нэрдэг. Үүнийг бол зээлийн хорооны хурлаар хилцдэг байгаа. За энэ процессыг ингээд хараад байж хахад ер нь манай одоо зээл хүсэж байгаа иргэд маань ер нь санхүүгийн сахилга батал их муутай байд юм байна. Одоо яг банк бол цэвэршүүлсэн орлогоор тооцож үзсэн зөвхөн банкны дансаар орсон орлогоо ингээ аваад үзлээ гэхэд тухайн нөгөө компани маань эзэн өөрийнхөө дансаар, эхнэрийнхээ дансаар, хүүхдийнхээ дансаар гэд ингээд хар данснууд маш ихтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг талдаа л энэ чинь татвараас цухтах хэлбэр шүү дээ. Гэтэл өөрсдийнх нь ингээд хийж байгаа бараа бүтээгдэхүүн тэдгээрт шаардлагатай байгаа одоо мөнгөн хөрөнгийг тооцоод үзэхээр ялцчгүй хүсэж байгаа 600 сая хэрэгтэй байдаг. Дансаар орж гарсан орлогыг нь тооцоод үзэхээр бид нэг 300 саяын зээл олгох ийм хэмжээ үсэт байдаг. Тэгэхээр ер нь
нь бол одоо яг энэ цар тахлын үед маш олон аж ахуйн нэгжүүд манад хандхад бол энэ маань ер нь бол санхүүгийн сахилга бат ер нь цаашдаа хэрэгтэй юм байна гэд сая 3% хүүтэй зээл бөнгөтл хүн болгоно толгойтой бүхэн л авчих гэсэн сонирхолтойгоор орж ирлээ шүү дээ. За тэгээ ингээд энэ цар тахлын үр дүнд бид нар одоо маш олон төрлийн түрүүн эрдэнэ сайхан дарга хэлдэгчлэн ямар зээл хэрэгтэй байна, хүнд хэрэгтэй байна гэд салбар болон ингээ гаргахад иргэд бас буюу нөгөө хуурай хөдөлмөрийн эрхлэгч иргэд маань одоо батлан даалтай зээлийг бас сонирхож хүссэн. Гэтэл энэ маань бас манай дээр одоо хязгаарлагдмал байдаг учраас бид бол одоо ер нь бас манай батлан даалтын сан ер нь бол одоо бас ингээд энэ хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо ингээд жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч аж ахуйн нэгж биш. Бас үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч иргэд байна шүү дээ. Тэгэхээр бас эднэртэй батлан даалт гаргах хэрэгтэй юм байна. За таны түрүүний асуусан асуултын дагуу бид ер нь яагаад одоо заавал ингээд банкны дараагийн үйл ажиллагаанд хоёрдугаар шатлалд явах хэрэгтэй гэж тийм ээ. Магадгүй маш сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, маш сайн төсөл хэрэгжүүлж байгаа үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нарынхаа одоо зээлийг судалж үзээд барьцаа өргөн үнэхээр дутагдaltaй байна гэдэг ингээд судалсныхаа дараагаар банкудаа яагаад борлуулж болохгүй гэж тийм ээ. Энэ сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа компаниг аль банк энэ зээлийг бүтээгдэхүүн болгож гаргах вэ? Манайх бол энэ дээр нь тэдэн одоо 40% батлан даалт гаргах боломжтой байна гэдэг ингээд тэгэхээр бид бас хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах ийм шаардлага тулгарсан. Тэгэхээр ер нь бол одоо энэ цар тахлын үед бол бид бүгд бол одоо дор бүрнэл яг өөрсдийнхээ алдаа дутагдал хүнд ямар хэрэгцээ байна, бид юунд бэлэн байна, юунд бэлэн бос байна гэдгийг бол ер нь цар тахал бол илэрхийлсэн гэж үзэж байна. Тэгэхээр манайх бол 22 онд бол нэлээд бас зорилттойгоор одоо зөвхөн одоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч аж ахуйн нэгж гэдэг хүрээнд бус тийм ээ магадгүй цаашлаад вакцины батлан даалт гэдэг юм уу урьдчилд өрсө зээлээ судалдаг юм уу иргэдийгээ оруулах юм уу маш олон төрлийн бүтээгдэхүүний бэлтгэл ажиллагааг бол хангаад явж байна. За нэг үзэгч холбогдчих шиг байна үзэгч талбарт. Мано. Бансан мано танд. Харам дүргээ. За таныг сонсч байна. Та өөрийн санал бодлоо бас тавьчихоо бидэнд илэрхийлэхгүй юу? Юу гэнэ? Та нэг жоохон чангараарай хаа. Ано. Тэ 3% зээл. 자, 다운도 선수는 스테이지에 다가라 발전을 했습니다. 이렇게 갔다 갔다 이렇게 갔다. 그래서 이렇게 갔다 다른도 가운데 선수를 밀고 또 가르마 이렇게 있어요. Бидний бидний ярьсан асуудал. За олглоо танд баярлалаа. Бидний түрүү ярьсан асуудлыг хэлэх шиг боллоо. Үндсэндээ нөгөө нөөц төлөгч байх ёстой гэдэг нэг ийм шаардлага тавиад байна. Хөдөө орон нутагт эн чинь хөрөхгүй байна гэдэг нэг ийм асуудлыг ярьж байгаа шиг байна л да. Энд дээр эрдэнэ сайхан дарга хэлж ер нь одоо яг жижиг дунд үйлдвэрлэлийн газар энэ орон нутаг руу ялангуяа энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг одоо хөгжүүлэх дэмжих чиглэлээр одоо тусдаа бодлого гэж бол мэдээж байхгүй байх л да. Тэгээд ер нь хэр анхаарч ажилладаг тав. За жижиг дунд үйлдвэрийн агентлаг 2020 онд байгуулагдсан. За өнөөдрийн хувьд бол төв дээрээ 40 ажилтнтай байна. За орон нутагттай бид нар өнөөдөр яг энэ бүтцээр холбогдсон юм байхгүй. Тэгэхээр энийг бид нар бас хийх ёстой гэж харж байгаа. Яг тэгэхээр орон нутагт одоо Монголд үйлдвэрлэв, тухайн одоо тэр аймагт үйлдвэрлэв, бизнес инкубатор төв гэдэг ийм 3 бүтц байгаа юм. Зарим аймагт 3-уулаа, заримд нь 2, заримд нь 1. Ингээд нэг бараг 60-70 байгууллага байгаа байхгүй юу? Нэг дунджаар аваад үтсэмэл нэг аймаг дээр нэг 20-30 хүн байна. Тэгээ эдгээр маань өөрснөө тусдаа бодлого явуулдаг. Жижиг дунд үйлдвэрийн одоо газартайгаа холбоо хамааралгүй байгаад байгаа. Тэгэхээр энийг бид нар нэгтгээд төрийн албан хаагчийн одоо орон тоог нэмэхгүйгээр буюу саяын тэр байгаа орон тооноос нь аваад цалин тэндээсээ бас аймаг орон нутгаас санхүүжиж байгаа. Тэгэхээр цалингийн фонд нэмэгдэхгүй.
бүтцийн хувьд хэлбэрийн хувьд жоохон өөрчлөөд жижиг дунд үйлдвэрийн газартай шууд холбогддог болохгүй бол орон нутаг бол яг үнэн сая хэлж байгаа хүний хэлдэг үнэн. Үнэхээр тэр одоо сая хэлээд байгаа Монголд үйлдвэрлэв, бизнес инкубатор төв, тухайн аймагт үйлдвэрлэв төвийнх нь дарга нь өөрөө идэвхтэй сайн хүн байвал бид нартай холбогдоод аймгийнх нь үйл ажиллагаа гайгүй яваад байгаа. Жишээлбэл нийслэл бол илүү ойлголцоо сайн яваад байгаа байхгүй. А зарим аймгийнх болохоор нөгөө хүнээс хамаарат тэр хүн өөрөө идэхгүй эсвэл хүсэхгүй бол тэр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 2-3 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тэгээд дунд нь ингээд замхраад алга болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ямар ч одоо төсөв мөнгө оронтой нэмэхгүйгээр хийх бүтцийн хувьд зохион байгуулалтанд оруулах ийм боломж байгаа гэж үзэж байгаа. Бид нар энийг бас нэгжийн хуультай уялдуулаад бас саналаа тусгаад явж байгаа. За ер нь энэ дээр бас нэмээд хэлэхэд нэг хэсэг бол бүх зээлийг банкаар өгөөч гэдэг, банкаар өгвөл хамгийн сайн гэдэг ийм бодлого явсан. За ингээ 2016 онд дэлхийн их хорийн уулзалт Турки Анталид болсон. За үнэхээр жижиг дундын гэдэг нэг ийм салбар бол өөрөө хамгийн их ажлын байрыг бий болгодог, хамгийн их чинээлэг дундаж давхараг байдаг, өөрөө өөрийгөө тэжээдэг ийм салбар юм байна. Энд бол их том одоо баячул юм уу, их том аж ахуйн нэгжүүд нь орохгүй. Гэхдээ энэ өөрөө тэр орны эдийн засагт, тэр орны одоо ажлын байр хадгалтанд тэр хамгийн их нөлөөтэй юм байна. А эдгээр хөгжиж ихлээр яг сая Монголтой хэлдэгтэй адилхан нөгөө банкны шаардлага дээр очиод дандаа бүдэрдэг юм байна. Тэгвэл энд яах ёстой юм бэ гэж хад их хороос за ер нь жижиг дундад зориулсан тусгай юм фанд байх ёстой юм байна. Тэгээд банкны шаардлагаар биш. Арай тэрнээс өнгөвчлсөн нөхцөлтэй төрөөс өнгөлт өгөөд буцаад үр ашиг нь ажлын байраараа татвараараа тий нийгэм эдийн засагт оруулж байгаа үр ашигаараа ирдэг ийм байгууллагыг байх ёстой байна гэдэг ингээд байгуулъя гэдэг ингээд байгуулсан. За манайх бол 2009 он жижиг дундын сан гэдэг тэрнээс өмнө байгуулагдсан байсан. Нэг хэсэг өөрөөсөө ч өгсөн, нэг хэсэг банкар дамжуулж өгсөн. Ингээд аль алин дээр нь бол бас алдаа дутагдал гарсан. За 2019 оны хуулиар бол бид нар тэр саяын нөхцөл байдлыг яжгаад үнэхээр бас банкар дамжуулахаас өөр аргагүй тухайн үед л үүссэн. Яг тэгэхээр өмнө өгсөн 17-8 оны за 12-оос 18 оны хоорондох зээлүүд маань шууд сангаасаа олгогдоод зөв бүрөө олгогдоод ингээ явцсан хил аманд өртсөн. Тэгэхээр томоохон зээл буюу 300-аас 2.5 тэрбум төгрөгийг банкар өгье. Ягаад гэвэл энэ бол бас дунд түвшний буюу нэлээд өөрөө боломжтой болцсон, барьцаа хөрөнгөтэй болцсон, санхүүгийн хувьд боловсрсон ийм аж ахуйн нэгжүүдэд нь банкар нь өгье. А 300 сая хүртэлхийг нь буюу одоо сая хэлээд байгаа хүсэл эрмэлзэл нь байна. Барьцаа хөрөнгө муутай те үйл ажиллагаагаа тийм олон жил явуулаагүй ийм аж ахуйн нэгжүүд нь бол хамаагүй хөнгөвчлсөн нөхцөлтэй буюу сангаасаа олгодог байя гэдэг. Энэ хос усын хэлбэрээр өнөөдөр явж байгаа. Тэгэхээр Монголын нөхцөлд бол өнөөдөр энэ хамгийн зөв байх шиг байна. А ер нь явандаа ингээд банк маань бас өөрөө тийм төгс байна уу гэвэл одоо энэ сая 2 их найд дээр харагдлаа шүү дээ. Зөвхөн Монголын гэлтгүү Америкийн жишээ би түрүү хэлсэн тийм. Америкийн банк өөрөө энэ их найд гэж баахан мөнгө аваад бас манайхтай адилхан ингээд танил талаараа тараацсан гэдэг түрүү хэлчихэж байгаа байхгүй. Яг тэрэн шиг одоо энэ дээр бас сая хүн хэлж штэ бид нар ингээд банкны шаардлага хангаж чадахгүй. Банк өөрөө нуглаа үсгээд тэнд байгаа зээлийн эдийн засагч юу хүснэ үү? Тэр одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээл авахын тулд тэр хувь хүн таалагдах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгтэл уучлаарай энэ бол тех ёсгүй шүү дээ. Бодлого. Тэгэхээр өнөөдөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өгсөн сүүлийн 2-3 жилийн зээл бол одоо манай баялаг бүтээгчдийн холбооноос төлөөлөл орсон. Яг хяналтаа өөрснөө тавьсан. Төсөл авахаас эхлүүлээд дуусах хүртэл нь хяналт тавьсан. Тэгэхээр энэ маань өөрөө одоо бол цэвэр олгогдоод явж байгаа. Тэгэхээр энэ хэлбэрээр нь бид нар өшөө жоохон хүрээгээ тэлж явах хэрэгтэй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтыг бас тодорхой түвшинд босгох хэрэгтэй. За яг өнөөдрийн байдлаар бол энэ зээлийн үйл ажиллагааг бол жижиг дунд үйлдвэрийн газар буюу төрийн захиргааны байгууллагын албаагчид зээл олгоо санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ маань өөрөө бас зөв биш. Яг хэдийгээр өнөөдөр шудраг явж байгаа ч гэсэн дараа нь би мөнх биш хэн нэгэн хүн орж ирээд суугаад ингээ ажиллая гэхээр дахиад хэн нэгний бодлогоос хамаарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хинээс нь ч хамаарахгүйгээр хувь хүнээс хамаарахгүй бүтц рүү оруулъя гэж бид нар одоо бас зорж байгаа. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрийн газар бол бодлогоо хийдэг, хэрэгжилтэд хангадаг. А яг тэр сангийн буюу санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг нь бид нар одоо ингээ судлаад явж байгаад сая нэг одоо миний тушаалаар нэг жил гаруй ажиллалаа л та. Тэгээд
олон улсын донор байгууллага, JICA, Дэлхийн банк, Европын зэргийн босголтын банк ингээд за нөгөө талдаа төрийн бус байгууллагууд, баялаг бүтээгчдийн холбоо, танхим гэдэг. Ингээд хамтарсан ажлын хэсэг байгууллагад үсгээр жижиг дунд бизнесийн корпорац гэдэг ямыг дэлхий хийцсэн юм байна. Тэр нь Солонгос, Японд дуршигдсан юм байна. Нэг талдаа төр тодорхой хуваар орж ирдэг, нөгөө талдаа томоохон одоо дотоодын аж ахуйн нэгжүүд, банкуудын холбоо байж болно те. Эсвэл томоохон компаниуд Эрдэнэс оюутлага, 5-7 юу гэдгийг те MCS болно. Нөгөө талдаа донор байгууллагууд ийм 3 байгууллага төлөөлөл ороод хяналтаа тавиад хамтарсан санхүү босгоод явхаар хинэнч давуу эрхэллэггүй. Тэгэхээр нөгөө бидний хардас хэрдэд идэг энэ сан одоо нэг хүнээс хамааралтай байдаг гэдэг систем өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр ийм систем рүү бид нар ер нь тодорхой хугацааны дараа явах хэрэгтэй байна гэдэг ийм бас дүр зураг харагдаж байгаа. Яг энэ төр би нэг ганцхан зүйлэн байл та. Яг одооны нөхцөл байдал хүнд байгаа юу гэвэл хүнд байгаа. Энтэй санал хэлнэ. Гэхдээ миний зүгээр манай байгууллагч гэсэн судалгаа шинжилгээг явьж байгаа байгууллагын хувьд нэг зүйл дээр маш их санаа зовж байгаа. Юу гэхээр одоо өнөөдөр маш олон оронд цар тахалтай холбогдуулаад тодорхой хөнгөлтийн арга хэмжээнүүд авч байна. За бүгд намд хатад ард ус бол 2 сар өвлийн ойлын бүртлээ бүр хүн терапиг хүртэл барьчлаа. За энэний дараагаар чөлөөт эдийн засаг буюу нөгөө бүх зүйлийг тавиад эхлэхэд л жинхэнэ асуудал үүсч эхэлнэ. Одоо би асуудал үүссэн гэж харахгүй байна. Яагаад тэгэхээр жишээлх юм бол өнөөдөр Монгол улсад цахилгаан, дулаан, тог, ус гэдэг бүгдийн тэглээд ингээд зарим аж ахуйн нэгч гэсэн ер нь энэ дэр бүгд хамрагдаа явж байгаа шүү дээ. Гэтэл энийг болоод эхлэхэд тэр цаг хугацаанаас магадгүй цар тахалтай холбоотой хөнгөлөлтөө зээлийн бодлого зогсох хэлбэр дээр эсвэл одоо шинэ зүгээр адгийн зах нь өнөөдөр сая бүгдэмт хатад ард улс төр хил хаагдахад ямар процессыг үүсэж байна те. Тэгвэл 2 сараас олимп дуусаад бүгдэмт хатад ард улс бүх юм магадгүй ингээд тавихад Монгол улсын эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Тэр нь хамгийн их хаана нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг бид нар өнөөдөр тооцож явах хэрэгтэй. Тэр бол ерөөсөө бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруунд дээр шууд орж ирнэ. Том бизнесээс илүүтэй. Тэгэхээр энэ дээр энэ 11 сарын 19-ний 5 дахь өдрийн эдийн засгийн маягийн бараг эн чинь форум шүү дээ. Нөгөө талдаа живжил бизнес жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэгдсэн форум гэж байгаа боловч нөгөө талд нь эдийн засгийг тодорхойлох хэмжээний том форум багхгүй. Хуучин бол эдийн засгийн форум гэж яваад араас нь одоо жидүүгийн форум ч юм уу эсвэл жидүүгийн форумын эдийн засгийн форум ингээ уялдаа холбоотой явдаг бас утга нь тэр. Тэгэхээр энэ дээр бол 5 дахь өдрийн энэ гаргаж байгаа баримт төчөг байд юм уу эсвэл одоо хоорондоо зөвшөлдөж байгаа иргэдээс одоо аж ахуйн нэгжүүдээс авч байгаа санал дээр маань маш том хэмжээний одоо ирээдүйг харсан ядаж 22 23 оныг харсан хэмжээний бодлогыг бид нар хэлцэх ёстой гэж харж байгаа. Тэр ч утгаараа тодорхой хэмжээнд энэ төр засгийн тэргүүнүүдэд бодлого баримт төчөг байд юм уу яг үнэхээр одоо 22 онд эдийн засаг дээр юу болох гээд байна. 23 онд юу болох гээд байна. Дэлхийд дахинаа энэ тодорхой хөнгөлтүүдийг тавьсны дараагаар эдийн засагт ямар хэмжээний нөлөөлөл хаанаас юу үүсэх гээд байна. Хятадын олимп дуусны дараагаар зохион болж байгаа өвлийн олимп дуусны дараагаар манай эдийн засагт ямар хэмжээний нөлөөлөл орж ирэх вэ? За манайх энэ дотоодын нөгөө цахилгаан дулаан ус тог гэдэг энэ тэглэсэн хэлбэрээ буцаагаад одоо мөнгөнд мөнгөөр тавиад эхлэхэд манай эдийн засагт ямар хэмжээний инфляц үүсэх вэ гэдгийг одооноос бид нар маш сайн бодох хэрэгтэй. Энийг урдчилж бодож саяны Эрдэнэ сайхан даргын яриад байгаа шиг энэ корпорацийг байгуулах хэрэгтэй бол маш шаардлагатай. Ийм хамтын ажиллагааны эдийн засгийн бараг одоо хүрээлэн маягийн эсвэл тэднэртэй байгаа бол хамтраад ч юм уу те. Энэ эдийн засгийн маш зөв тооцооллыг л бид нар гаргах шаардлагатай. Одоо бол нэг нөгөөлөхөд тодорхой хэмжээнд хатуу хөлөөрөө цар тахлаас улбалсан аж ахуйн нэгжүүдийн одоо эдийн засгийн санхүүгийн бэрхшээлүүд байгаа боловч хамгийн том бэрхшээлийг зөвхөн манай байгууллагыг тарж байгаа нь бол яг энэ бүх зүйлийг одоо хөнгөлтүүд байхгүй болоод чөлөөтэй тавигдаад эхлэх цаг хугацаанд л жинхэнэ асуудал тэр үед л үүснэ. Тэгэхээр бид нар тэрэнд Монгол улс бэлэн байх ёстой л гэж хэлхийг хүсэж байна. Өдөхний бас ярилцах цаг үндсэндээ өндөрлжлээ. Тэгээд өнөөдрийн бид тавын бас ярьсан энэ сэдв одоо энэ сарын 19-нд төрийн ордонд өглөө 9 цагаас зохион байгуулагдах энэ жижиг дунд үйлдвэрлэлчин салбарын бас нэгдсэн форум дээр эсэндээ маш тодорхой яригдах баг. Тэгээд манай ETV телевиз өглөө 9 цагаас шууд дамжуулан үзүүлнэ. Тэгээд үзэгч та бүхэн за үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн бас яг энэ шууд дамжуулалтыг үзээд энэ форумын талаар мэдээллийг авч болох юм аа. Тэгээд урилгыг хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Форумын ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Анхаалын тас үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн хэлэлцүүлгээ энд хүрээд өндөрлөж байна. Монголын жижиг дунд үйлдвэр үйлчлэгээр хэрэглэгчдийн нэгдсэн форум
21 зар тахал ба эдийн засаг сэдвийн доор 11 сарын 19-нд Улаанбаатар хотноо 3 дахь удаага зохион байгуулах гэж байна. Ерөнхий зохион байгуулагч баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, хамтран зохион байгуулагч, жижиг дунд үйлдвэрийн газар, шудраг хөрсөлтөнд хөрвүүлэгчийн төлөө газар, зээлийн батлан даалтын сан, нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулах юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань ямар одоо үнэхээр энэ одоо асуудал үүсэх юм уу? Энийг нь хамтдаа ямар одоо гаргалгаа байна уу гэдгийг ярих гол зорилготойгоор уулзнаа гэж ингэж бодож байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих форум 2021 та бүхнийг хүрэлцээрхийг уриалж байна. Энэхүү форумоор жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төрийн бодлоготой холбоотой, цаад бэрхшээлтэй холбоотой, цар тахалтай холбоотой боломжтой асуудлуудыг хилцэхээр төлөвлөд байна. Батлан даалт дутагдaltaй энэ аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хурж ажиллах вэ? Тэдгээр аж ахуйн нэгжүүд маань бас зээл авахтаа гаргадаг алдаан дээр нь бид бас зөвлөгөө өгөх тэдгээр маань юу хүсдэг юм бэ гэдгийг сонсох нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газар цаашаа хийж хэрэгжүүлэх ажлын санаачлагыг шийдвэр гаргах төвшөнд хүргэж бодит ажил хэрэг болгоход энэ зөвлөгөө форумаас саналууд нэлээд юм төлөвлөж болох байхаа гэдэгт итгэж байна. Энэ арга хэмжээг маань дөрвөн томоохон одоо төрийн байгууллагатай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулж байгаа учраас үр дүн аягүй сайн гарна гэж итгэж найдаж байна. Форумд 21 аймаг 9 дүүргийн бичлэг жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг хэрэглэгчдийн төлөөлөл болсон та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна. Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг хэрэглэгчдийн нэгдсэн форум 2021